Эрүүл мэндийн тэмбийн тамирын спортын чиглэлээр эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд жингийн дутагдaltaй 5 хүртэлх насны хүүхдүүдийн төр сэвэрлэлийг өрхийн эрүүл мэндийн төвөөдтэй хамтран 7-8 дугаар саруудад 14 хоног ажиллалав. Үүнд нийт 26 хүүхэд хамрагдлаа. Сэвлэлд хамрагдсан нийт хүүхдүүд нойрондоо сайжирч 50 унтаж хоолтын зуршил нэмэгдсэн бөгөөд хүүхэд бүрийн биеийн жин 300-аас 600 г нэмэгдсэн байна. Тус хүүхдүүдийн хоолны зардал сумын засаг даргын нөөц хөрөнгөөс 5 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Хамтран хэрэгжүүлэх хайрлын удирдлагын аймгийн засаг даргын 5 газрын нийгмийн болгон хэлтстэй хамтран аймгийн хөгжим драмын театрт зохион байгуулагдлаа. Удирдлагт төрийн 12 байгууллагын 30 гаруй албан агчид төрийн үйлчлэгийг иргэдэд түргэн шуурхай нээлттэй үнэ төлбөргүй хүргэлээ. Нийт 400 гаруй иргэн тус удирдлагт хамрагдсан бөгөөд тус удирдлагоор БЦ вирусын шинжилгээ, дох төмбөгийн төрөвчлсөн тестийн шинжилгээнүүдийн үйлчлэгийг иргэдэд хүргэж танит аппаратаар үзэж зөвлөгөө өгөв. Эрүүл Ахмад эрүүл нийгэм 1 сарын 1-нд эрүүл мэндийн газар Ахмадын хороо өрхийн эмнэлгүүдийн төвөөдтэй хамтран зохион байгууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 87 иргэн хамрагдаж эрэг гарсан зарим иргэдэг 2 дахь шатлалын хэмжээт үзүүлэхийг зөвлөв. Идэвхтэй хөдөлгөөн эрүүл хооллолт хүрээндор нийт 110 Ахмад наснуудад тасгал хөдөлгөөн хийн дасгал зохистой хооллолтын зөвлөгөө өгч 2 удаа алхалт хийлгэсэн. Тус арга хэмжээнд засаг даргын нөөц хөрөнгөөс 1.1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Суралцагч хүүхэд ажил арга хэмжээний хүрээнд эрүүл хүүхэд багц сургалтыг ерөнхий боловсролын 21 ангийн 862 хүүхдэд хийсэн байна. Баянгор хотын насан туршидтын аврах шалгаруулах волейболын тэмцээн, Ахмад наснуудын дунд спортын 6 төрөл тэмцээн, софт волейболын аврах шалгаруулах тэмцээн, багийн төвчнүүдийн дунд спортын 3 төрөл тэмцээн, өсвөр үеийн даамны хотын аврах шалгаруулах тэмцээнийг тус зохион явууллаа. Тус тэмцээн сумын засаг даргын нөөц хөрөнгөөс 12 сая төгрөг зарцуулсан байна. 2024 оны тэмцээнтэй харьцуулахад иргэдийн оролцоо улам сайжирч давхардсан тоогоор 850 иргэн хамрагдсан байна. Мөн аймгийн аврах шалгаруулах фитнесийн тэмцээн, аймгийн аврах шалгаруулах үндэсний сурын харва, хотын аврах шалгаруулах дардсан уралдаан тэмцээнүүдийг ивэнтэтгэж засаг даргын нөөц хөрөнгөөс 3 сая төгрөг зарцуулсан байна. Монголын бүх ард түмний 16 дугаар их наадмын сагсан бөмбөгийн тэмцээнийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын албатай хамтран зохион байгууллаа.